За юу цаандаа тэгчэнийсийнхаа бидэнд үнэхээр сонирхолтой хэрэгтэй таны амьдрал багхан ч гэсэн мэдлэг болж орох мэдээлэл бэлдсэн байгааг та админ бичлэгний гарчнаас харсан баха. Өнөөдөр та бүхэндээ анимашн хэрхэн үнгүй их талаараа дэлгэрэнгүй тайлбарлах болно. Анимашны үнэхээр сонирхолтой бүтээлч үйл явц төдийгөө таны төсөөллийг бодит амьдралд хэрэгжүүлэх гайхалтай арга зам гэдэг бол мэдчихэл байгаа л та. Тэгвэл үүнийг хэрхэн их талаар эндээс мэдэж аваарай. Магадгүй та анимашны талаар бодож байсан ч ихэнх зардал эсвэл маш их цаг хугацаа шаардна гэж санаа зовсон байгаа л та. Гэхдээ бас тийм биш ээ. Анимашны зүгээр нэг видео бүтээх бус өөрийн мэдлэгийг бусдад хуваалцах, суралцах эсвэл зүгээр өөрийн уран зөгнөлийг амьдралд хэрэгжүүлэх энэхүү гайхалтай арга зам юм. За ол юм уушаад явах вэ бичлэгэнд орцгоё. Хамгийн ихний алхам бол зөв програм хангамжаа сонгох юм. Энэ бол үнэхээр чухал алхам шүү. Та сайн програм хангамж сонгохгүй бол таны анимашн цаг хугацаа их авах, анимашн алдах зэрэг асуудлууд ер нь дагнаа гэсэн үг. Мэдээж 21-р зуунд маш олон үнэгүй чанартай програм хангамжууд байгаа л да. Эдгээр програм хангамжууд зүгээр ч нэг үнэгүй биш, харин мэрэгжлийн түвшинд ажилладаг гэж байгаа. Эхлээд бид бүхэн Blender програмыг авч үзье. Та Big Buck Bunny гэх анимашныг мэдэх байгаа л да. Тус анимашныг чинь одоо Blender дээр хийсэн гэдэг байгаа шүү дээ. Та бүхний харж байгаачлан Blender бол зөвхөн 3D анимашн ч биш. Modeling, rigging, animation, simulation, rendering, compositing, бас motion tracking, тэр ч байтугай editing ба game creation хийдэг гайхалтай хэрэгсэл юм. Хэрвээ та бүхэн 2D анимашн төвлөрсөн програм сонирхож байвал за ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн багш нарын ганцуурдаа ордог програм хангаж болох Adobe Flash тохирох баха. Flash нэг хуучны програм боловч чанартай эдэлтэй. Flash дээр хийгдсэн анимашнуудыг дурдвал 1999 оны Puss in Boots, за агуу Walt Disney-ийн The Princess and the Frog, за чаашлаад та хэдийн үзэж өссөнтэй Powerpuff Girls хүртэл Flash-ыг ашиглаж байжээ. Харин танд компьютер байхгүй гар утас таблет зэрэг дээр хийх гэж байгаа бол Flippa-Clip, Stop Motion Studio зэрэг аппликейшнуудыг ашиглаж байна. За одоо програм хангамжаа сонгож татж аваа суулгасан бол дараагийн алхамд орцгоё. Эндээс анимашн хийх үндсэн алхмуудыг харцгаая. Юуны өмнө мэдээж та ямар анимашныхаа түүх, төрөл, жанрыг боловсруулж гол хэсгүүдийг төлөвлөж тэмдэглэцгээе. Энэ бол мэдээж маш чухал алхам. Учир нь сайн төлөвлөгөөтэй байх нь таны анимашны ерөнхий зохиомжийг дүрслэн харуулдаг бөгөөд энэ таны бүтээлийг хамгийн ихний эцэг байх болно. Дараа нь бид дөрвөд болон арын фоныг зурж тэдгээрийг анимашнд бэлдэх ёстой. Энэ алхам таны бүтээлд амь оруулж таны өөрийн гэсэн фэнтези бодит амьдралд буулгах алтай хэсэг юм. Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүү орцгоё. Дүрсүүдийг хөдөлгөж кадр бүрээр нь анимашн хийх нь яг л житмит чиг санагдана. Эцэст нь хэрв та илүү сонирхолтой гайхалтай анимашн хийхийг хүсвэл тусгай эффектүүдийг нэмж өгч болно. Эдгээр эффектүүд нь таны бүтээлийг илүү бодиттой мэт харагдуулахад тусдаг болно. Сонирхолтой нь юу гэж та өөрөө ч гэсэн эффектээ зурж болох нь. Мэдээж анимашнд sound effect, background music зэрэг нэмж болохоос гадна sound effect нь psychological, cognitive ба behavioral аспектүүдэд тус өгвөл маш сайн. Анимашны дуусмагч та үнийг видео дээр экспортлож YouTube байна уу, TikTok байна уу өстой өөрийн дураараа сонгондоо. Бус хүмүүс таны бүтээл таалагдахгүй байсан ч зүгээр сайжирд юм байгаа сте тий. Өөрийнхөө төсөөл мэдрэмжийг яаж бүтээл болгохоо мэдэхгүй байсан таны эрэл хайгуулт баг ганч тус нэмэр болох байхаа. Ингээд өөрийн мэддэг програм хангамжуудаа сэтгэл хэсэгт бичээрэй.